За сайн байцсан өндөр та бүхэндээ Баянзүрх дүүргийн 4-р хоронд байрлаж байгаа. Орон сууцны төсөл дээр ирсэн байна. Дотор ямар ажил явагдаж байгаа болон өнгөрсөн 1 сар хугацаанд юу өөрчлөгдсөн болохыг харагдсан. Барилгын маань гадны ажлын хувьд баруун, зүүн болон урд хэсгээрээ металл болон шилэн босоодны ажил ерөнхийдөө дууссан. За хойд хэсгээрээ шилэн босоодны ажил ер нь бол үлдсэн байгаа. Өнгөрсөн 4 сарын 1-нд хар шалны анхны цэцгэлтээ авсан бол өнөөдөр 5 сарын 1-нд 90% гүйцэтгэл төрсөн байгаа нь харагдаж байна. Барилгын маань дотор засал эхлэх гээд ерөнхийдөө нэг бэлтгэл үе шаттайгаа явж байна. Заслын баригад маань ороод айлуудын хан болон нийтийн эзэмшлийн хааны шавруудыг хийгээд эхэлсэн байгаа. Одоо нэг гүйцэтгэл нь 30-40% гүйцэтгэлтэй байгаа. За сан болон цахилгааны ажлын хувьд барилгын ажил ер нь дууссан дуустал үргэлжилнэ. Яг одоо бол цэвэр болон бохрын усны босоо шугамын ажил хийгдэж байна. За харин цахилгааны ажлын хувьд бол цахилгааны утас сүлгэлтийн ажил хийгдэж байгаа нь харагдаж байна. Лифт суурилуулалтын маань ажил бүрэн дуусаад 4 сарын 8-нд лифтний хэвийн ажиллагаа болон бүрэн бүтэн байдлыг энэ шалгаад хүлээж авсан байгаа. За харин одоо лифтний гадна хаалганд хаалт босгоод дотор талд нь доторлогоо хийж хамгаалсан байгаа. B1 давхар буюу үүсэл хэсэгт дулаан болон цэвэр усны холболтууд 100% хийгдэж дууссан байгаа. Энэ ажил бол аль хэдэн сарын өмнө дууссан. За харин одоо яг дүрсийг нь авах боломжтой болоод та бүхэндээ хүргэж байна. За энд бол Vulcan брендийн өндөр даралтын усны шүүлтүүр маань харагдаж байна. За гаднаас орж ирсэн ус маань энд шүүгдээд цэвэр усны нөөцлөрт хийгдээд айл руугаа тарагдах юм. Энэ мэтчлийн төслийн маань барилгын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Хэрэв та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доор хуудас руу холбогдоод эсвэл нэг гэж комент үлдээгээрэй. Баярлалаа, баяртай.